За ерөнхийлөгч Ижемэн 2026 оныг их дэвшлийн эхлэл жил болгон зарлаж орон нутаг, хамтын хөгжил, аюулгүй байдал, соёл, инх тайван тулгуурсан 5 том шилжилтийн бодлогоо танилцуулсан юм а. За уг хэвлэлийн баг гурал төрийн бодлогын чиг баримтлал дараах 5 өсөлтийн стратегийг танилцуулсан юм а. Нийслэл төлөрсөн нэг төл бүтцийг хаж 5 төв 3 онцгой бүс бүхий тогтолцоон шилжин орон нутгийн тэргүүлэх өсөлтийг хэрэгжүүлнэ. Мөн боломж өргөөжийг тэгш хүртээж туушралтай кий хэлбэрийн өсөлтийг даван туулахыг онцоллоо. Иргэдийн аюулгүй байдлыг улсын өсөлтийн сүр гэж тодорхойлов. Дэлхийн улс оронд хүчийн авч буй K-pop, K-drama гэх мэт кий соёлын нөлөөг ашиглан улсын өрсөлдөх чадрыг нэмэгдүүлэх бодлогоо танилцуулсан юм а. Үүгээр зогсохгүй аюулгүй доктортой орчныг бүрдүүлснээр эдийн засгийн хөгжлийг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Салбар бүрийн гол асуудлуудын хувьд улс төр прокурорын шинжилгээг хийн хэмээсэн юм. За эдийн засаг иргэдийн амжиргааг сайжруулахыг нэн тэргүүнд тавьж байгаа хэмээлээ. За сүүлийн үед өсөд байгаа валютын аншийг 1-2 сарын дотор буулган авч доктортой байлгахаар зорж байгаа юм. За мөн Солонгосын хоогдох хуцтмал нөхцөл байдлын талаар хойд Солонгос нь цөмийн зэвсгээс татгалзах хүсэлтгүй байгаа нь үгүйсэх аргагүй бодит байдал хэмээн хүлээмжшүүлсэн ч инх тайвнаар шийдвэрлэх хүчин чармаалтаа өргөжлүүлнэ хэмээн хариулсан юм а. Өөрчилсөн бэлтгэсэн асуултгүй уг хэвлэлийн баг гуралд гадаад дотоодын 160 орчим сэтгүүлч оролцож нийтдээ 25 асуултанд хариултыг авсан юм а.